Би одоо та бүгдийн асуултанд хариулахдаа бас шинээр халдвар авсан байна, сүрээ туссан байна гэдэг мэдээлэл хэлсэн. Үүний араас бол одоо хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа агентлагийн дарга, шүүхийн шийдвэр ерхий газрын дарга Нандин Болор тийм юм тусаагүй. Тийм имжлэгдэхгүй байгаа гэсэн ийм хариулт өгсөн. За мөн бүр 100 жилийн түүхтэй манай эрүүл мэндийн салбарыг доромжилсон. Юу гэсэн гэхээр баг онш тавьж чадсан юм уу, эмчилсэн юм уу гэсэн ярилцлага өгсөн байлаа. Би үтсэн. Эрүүл мэндийн салбараа дэндүү дээрлэж байгаа юм шүү. Дэндүү дээрлэж байна. Би одоо юунд халдвар төчийн судлалын үндэсний төвд албан тоот явуулаад тэгээд 4 сарын 7-нд Улсын их хурлын гишүүн Жигжсүнгийн чин бүрэн танаа гээд халдвар төчийн судлалын үндэсний төвөөс энэ албан тоот эмчилгээнийхэн тухай мэдээлэл ирсэн. Сүрээгийн халдвартай 2 уушгинда тэр халдвар нь задрах. Дээрээс нь одоо цэжний хөндийн дотор хальстай наалтсан, задрах хэмжээнд хүрчихсэн ийм ностой байдал үүсчихсэн байна. Одоо эмчилгээ хийлгэж байна шүү дээ. Сүрээгийн юм ууж байна, асар их стресстэй, зүрхний шигдээс болж исэн, зүрхний хэм алдалтай, зүрхний дутагдлын C төвшөнд байна. Дээрээс нь чихрийн шижин 2 дугаар хэлбэрийн чихрийн шижин хүндэрсэн, судсанд өөрчлөлт орсон, стент тавилсан юм байна. Одоо та бүхэн ажиглаж байгаа үз албан тушаалтай авилгачдыг болохоор хувийн өндөр үнэтэй эмнэлэг твтүүлээ болоод байгаа юм шүү дээ. Яагаад ийм ялгууртай хандаад байгаа? Хөөхий гавлын ясгүй өвчнөдөө тулсан ядарсан эмчийг болохоор дээрлэхэд баг өвчтөө ч юм үгүй ч юм уу гэсэн байдлаар яриад байгаа. Би бүр та бүхэнд бүр зориуд одоо хэл мэдээллийн мэдээлэл өгмөр юм. Сүрээгийн дурсламж үйлчилгээ үзүүлэх журам заавар батлах тухай гээд 24 оны 1 сарын 29 чин зориг сайд багтаа баталсан журам байна. Би одоо бүр та бүхэнд энэс уншаад өгье гэж бодож байна. 483-т нь цагдан хорих 461-р хаалттай хорих ангид с ิจ гтэн ялтан очисон тохиолдолд хамгийн түрүүнд сүрээгийн үйлчлэг шууд хийнэ гэсэн байгаа шүү дээ. Сүрээгийн үйлчлэг шууд хийх ёстой. Нөгөө эрентгийн зураг аваад, дижитал эрентгийн аваад сүрээтэй байх юм бол төв систем буюу халдвар төвчин судлалын үндэсний төвийн сүрээ бүртгэдэг үндэсний бүртгэл бүртгэгдсэн байх шүү дээ. За тэгэхээр би одоо асуух гэж байгаа. Нандин Болроо хурандаа та надад хариулаад өгч. Анх хэвдэгтэн та сүрээ байсан уу гэдгийг шалгасан юм уу? Шалгаад сүрээтэй байсан бол та төв системд мэдэрсэн байх шүү дээ. Бид одоо санаж байна. Өнгөрсөн оны наадмын үеэр 23 настай залуу 20 ангид байжгаад 3 дугаар эмнэлэгт очиад нас барсныг та бүхэн санаж байна уу? Хүний эрхийн мэдрэмж хаа байна? Хүний эрх хангагдчих байгаа юм уу? Тэр хоригдсон залууг олгоо өвчтөө тэр нь задарчлаа. 20 ангиас гаргаж одоо эмнэлэгт очиж хагалгаа хийлгэе гэд Бачулуун гэдэг нэртэй эмч тухайн үед нь 20-ын эмнэлэг хилээд багт нь гаргаагүй. Бүтэн 5 хоног наадмын үеэр байхгүй байсаар хагаад тэгээд 24 цагийн 3 дугаар эмнэлэгт очисон. Олон эрхний дутагдал болцсон, олгоон задарчихсан, хэвлийн гялтан өвсчихсэн. Тэгээд тэр үннийг хийсэн хангалттай өнж байсан эмчийг сарын өмнө ажлаас нь халдсан байгаа шүү дээ. Тэр Бачулуун гэдэг эмчийг бид ажлаа шударга хийж байгаа шүү эмч нар. Бид хин нэгний ус төрчдийн гар хөл болоогүй шүү. Харин тэгснийхэн төлөө, үннээ хийснийхэн төлөө, тэр өвчтөнд санаад зовсныхын төлөө сарын өмнө ажлаас нь алдсан байгаа шүү дээ. Ийм байдалтай байж тэгээд бас одоо худал мэдээлэл цацаад эн чинь төрийн том цэрэг хүчний байгууллагын удирж байгаа хүн чинь одоо ингэж байж болд юм уу? Энэ бол дэндүү хариуцлагагүй явдал. Харин эсрэгээр хүний эрхийн мэдрэмжтэй байжгаад хоёр одоо яамны сайдын тушаал байдаг. Хорих ял авсан хүн өвчний улмаас чөлөөлөх журам гэж байна. Тэр журмын 2 заалтыг манай Бачулуун эмч хангаж байгаа байхгүй. Харин эсрэгээр та биеэрээ ял идэж болохгүй юм байна гэд асуудлын 401-р ангийнхаа эмчийн комиссод оруулаад ярьж байгаа шүү дээ. Эсрэгээр ийм хүний мэдрэмжгүй тэгээд дээрэс нь худлаа ярьдаг ийм төрлийн албан агч нар байж болохгүй. Энийг одоо сайд нь анхаарай. Хууль зүйн дотоод хэргийн сайд би одоо албан бичиг явуулна. Ийм байгууллагын удирдлага байж худлаа ярьдаг хүний эрхийн байгууллагыг бол шүү гэдгийг энд хэлье.